Ойр тариултаггүй суугт ороогүй сүнс сүудэртэй гэгдэх газрууд эсвэл орхигдсон сонирхолтой газруудаар явдаг манай аяллаа цуврал бичлэгүүдийн энэ удаагийн цувралын эхний дугаараар уулзаж байгаад баяртай байна. Өнөөдөр бүгдээрээ Хонконгийн нэгэн цаг хугацаа зогссон мэт орхигдсон байшингаар хамтдаа аялах болно. Бичлэгийг хийж явах үед надад байшингийн талаар мэдээлэл төдийлөн байхгүй байсан бол одоо мэдэж авсан багасаг зүйлээ яриад бичлэгээ эхлүүлцгээе. Бидний өнөөдөр очих байшин тухайн тосгоны захирагчийн байшин байгаад тэр хүний үр хүүхдүүд нь хожим гадаад руу цагаачилж явснаар байшин орхигдсон гэсэн товчхон мэдээллийг өөр YouTube суугийн бичлэгээс олж мэдлээ. Энэ газар ямар ч сүнсүүдэртэй газар биш. Мөн хүмүүс ч төдийлөн мэддэггүй тул айхтар эвдэрч сүйдэггүй. 20 гаруй жилийн өмнө хаягдахтаа ямар байсан хэв шинжээ харьцангуй сайн хадгалсан байшин байв. Ер нь ийм эвдэрч сүйдэггүй сайн хадгалагдсан байшин маш ховор байдаг тул дотор нь явж бичлэг хийхэд ч илүү сонирхолтой санагдаж байлаа. Хонконгт нэг орхигдсон байшинд л ирээд байна. Энэ бол тийм сүнс хүмүүстэй газар бол биш, зүгээр орхигдсон байшин. Ямар ч одоо дотгош нь орцгоё. Ноль. Савн хүртэл үуч тарта. Тосмосон муу юу вэ? Юу юм бол тэ? Энэ хаалцны дорыг хартаа.
явах гоё юм би. Нилаалцсан дор. За тэр бөөдөн байна. Сая нэг юм дууралаад байгаа. Хүн амт ирж болов. Гадаа нэг шин дуугаа байсан. Гэтэ эргэн тойронд нуусаа хайлууд байгаа болохоор хүн болных гайхадах зүйлшилтэй болно л. Хүн явж ивэл тэнцээр таас юм байсан шүү дээ. Би Хонконгийн бол жоохон захад зах хэсэгт бол байгаа. Жоохон юу гэмд тосхон гэх юм уу те. Хотын бол захад байгаа. Одоо юу юм бол? За ингээд тийшээ явд юм байна. Энэ нөгөө гадаа хаалга байна. Одоо үүдний хаалга гэх юм уу? Би ингэж энэ талаас нь харсан бохоо. Тэгээд цоочтой харна. Тойроод ороод ирсэн. Хашааных нь хаалга онгорхой л. Бас харахгүй шүү дээ өгцөн. Миний нөө Малайзийн бас бичлэг дээр ийм харах байд шүү дээ. Яс мас нь гарсан шүү дээ нарт. За нэг бас өрөө байна. Бас том байшин байна ч. Ширэн дээр юу ах юм бэ? Юу? Тэгвэл киноны зураг авалт хийжсэн газар шиг л харагдчих юм бол. Ч бас нэг 90 донд хаягдсан билүү лээ.
Бас юм жижигхэн баримл байна. Энэ дээр юу? Энд үйсэн юм хуулаад тэнцээ тавьсан юм шүү. Энэ тийм хостой. Так юу вэ? Хүүхийг хартаа. Зэвэрч мөрцсөн биш. Цайны юу юм уу яаш? Сав юм уу? Юм нэгэн савлаа да. Энэ хартаа эмхтэй үний дээл юм уу? Одоо юу гэх хятад хувцас гэх юм уу те? Үндэсний хувцас шиг л. Алцсан дөрөг ардаа. Юу юм бэ? Ширээ юм уу ш? Автар биш. Болсон ч ямар нэг амар юм байвал яа те. За ор олон юм байсан юм байна. Энэ гэхдээ нэг орчин юм харагдахгүй. Энэ нэлийн дээр үе юм байш юм шиг те. Нэг орчин юм харагдахгүй гоц. За ингэ болтой юм уу юу? Сандал болгослаа. Сүртэй сандал. Шүнээс хөдөлдөг сандал шүү дээ. Савлдаг гэх юм. Аим шиг кинон дэр ингээд өөрөө хөдлөд байждаг шүү дээ. Ийм газар орж ирэхээр нь бас нэг нөрөл байна. Энэ галтгоон юм шиг. Тийм үү? Юм бол гоё л байш юм байсан тий. Тэгээ тэр дундаа журнал Хонконгт байгаа шүү дээ. Ийм том байшин гэдэг чинь нэлээ. Яг тэгтээ нөгөө түүрсээ хол болохоор бас үнэн гайгуулах л та. Арай газрынхан
За бүгд тэрэ дээш нь гарч үтцгээе. Юм байна. Сонингууд байна. Хийцэн чи. Хөл дээр үн сонин байна да. Хөгч бүр 3 давхар байлаа. Би чи сая 2 давхар байшин торчлоо гэж тооцож. Вау. Энэ одоо гэрийн эцдүүд юм бах та. Юу гэрэл юм уу те? Бас сүртэй гэрэл шүү те. Сэтгүүл юм ааш. Онсарна байхгүй. Улан байгалахт тий. Усан онгоцнууд байна. Нарта хуучны ойдлын маш юм шүү дээ. Сан юу гэнэ? Энэ бурхан шашинтай холбоотой л бас зүйл ах шүү нэ. Тахилын мэгли. Энэ юм шкаф байсан юм шин. Энэ ч үцгүн. Оосон байна. Оо, заагс. Мото юм. Иврээр хийсэн юм шүү дээ. Тийм үү? Нэг нь пижак байна. Гэр эзний. Юу? Дотор нь юу юм бэ? Зүгийн үүр мөр юм шүү. Түрүүн тэр ширээн дээр тавьсан байсан чинь зүгийн үүр байсан юм шүү дээ. Хардаа энэ пижакын дээр болсон шүү дээ. Дотор нь байгаа юм шүү. Үүр юу ахт те нэг амтны л үүр ааш. Шавьчны ч юм уу. Ямар нэгэн шавьчны л.
За ингэж. Ой. Хаалцны дор байна. Бас нэг шкаф байна. Хувцсны өөр юм баг та. Балкон. Ой, дахиад нэг бичээгүй шнэ. Би ашивны яриад юм бол. Гэтэмтгүй нэг ийм газар орж ирэхээр нөгөө зөвшөөрлгүй явж байгаа болохоор ч тэр юм уу шивэн жарах гэдэг. Уус уул нэж байхгүй ба шүү. Юу вэ? Энд хайны өрөө шүү. Ямар их өрөөтэй би ч гэдэг. Самс тэмчдэрт баг. Гадаа нэг хүмүүс юм яриад байна да. Энэ өрөөнд нь бас биш тартаа. Нөгөө юм чи. Хуршууд нь яриад байгаа юм шиг үнтэй. Хуршууд нь яриад байгаа шиг байна да. Би чи юу? Биш. Энэ өрөөс орж ирэх юм шүү дээ. Нартаас хуучны сонон байна. Оо 2001 оных гэж. 2 сарын 12-ных гинэ. 25 жилийн өмнөх санам шүү дээ. Тэгвэл энэ гэрийнхэн тэр үед л ер нь байшингаа орхисон юм байна л да. 25 жилийн дараа байшин юм болсон байна. Оо энэ ч дахиад юу шүү дээ. Баана шүү дээ. Хондогван. Юу? Түлхүүр байна. Тоглоом байна. За бахан дахиад аяг тавг байна. Савсолго байна. Энэ юу вэ? За мэдгүй сонилоо 2001 оных байна.
ханд юм ба шүү дээ. Тэг юм бэ. Ханад нь юм шүү. Хүүхдийн тижэл юм шүү. Төмөр момортой. Зяж. За дахиад нэг дээшээ дахиад нэг давхар ирсэн шүү дээ. За юм бас байна. Сандал байна. Тагт чи ингэж үргэлжилдэг юм байна. Мал гой байшин байжээ тий. За 3 давхар руу гарах уу? Баг. Аяг тавг байна. Тавгч гэжтэй дан аяглах шүү энэ. Энэ юм өмнөд тэгэхэд одоо зараад эсвэл Вантан дөгөөд явж болдгоо юм багт тий. Цухтаж байгаа юм шиг явждаг. Юу ээ? Юу энэ дотор сая юм тохорсон? Энэ өсрөг гараад ирэх үйл гэж бодлоо шин. За энэ дээвэр лүү гардаг байсан юм байна. Арайч 3 тохор байсан юм шиг байна. Ингээд зоочилсан байна. За явъя та. За ингээ явна. Одоо камера талтыг явахгүй бол хүмүүсийн анхаарлыг татаад явах. Орж ирсэн шиг чимээг гараа явчих. Сонирн байш маань те ер нь бол 20 хэдэн жил хаягдсан гэр бас сонирн биш үү? Ер нь бол Хонконгоос нь хэдэн бичлэгтэй харих бах. Тэг ямар ч үсэн. Хонконгийн цуврал бичлэгүүд бол гаргана гэж найдаж байна. Тэгээд хүн харах гэдэг юм сагт ороод ирлээ. Тэг бүгдээрээ Хонконгийн цуврал бичлэгүүдээр бол үргэлжлээд уулзах баха. Ямар ч үсэн эхнийх нь бол бичлэг нь болж байна. Хамгийн эхний локейшн бол болж байгаа. За баяцгаа бүгдээрээ.